Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээр нь байсан гэж байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello world. Let's create memories together. За өглөөний мэндэ. Монтрел хотын нэгэн өглөө эхэлж байна. Тэгээд манай аялал маань өнөөдрөөс энэ Франц кантоны Кубек хот руу аялах гэж байна. Тэгээд өглөөний цайн дээр бид нар хамгийн их босоод хамгийн ихд орж ирсэн. Энд бас фитнестэй юм байна. Яг одоо манай энэ буудал Travel Lodge гэдэг буудал. Сайн идэж явал сайн явна аяландаа гэж төлөөж байна. Ихэн үзнэ өнөөдөр. Америкийн Канад нөгөө фитнес ихтэй болохоор бид нар фитнест ороод тэгээд ингээд өглөөнийхөө цаг сайхан уугаад ингээд аялаа явж байна. Тэгээд одоо 250 км яваад Кубек орчоод оройдоо буцаж ирнэ. Гэхдээ ер нь машин тухтай байхад 2 цаг машинаар явах юу ч биш л дээ. Одоо ингээд бид нар 7:30 гээд ингээд явхад 11 цаг гэхэд үзхэн дээр очиж байгаа юм. Тэгээд Кубек Ситид уулзцгаая. Одоо бид Кубек руу явж байна. Энэ бол Кубек мужийн нийслэл, мужийн нийслэл Кубек Сити руу явж байна. Кубек Сити бол хамгийн их үзэж харахтай хотуудын нэг Канадын. Тэгээ бидний одоо найзуудын аяллаа одоо дэлхийгээр тойрон аялж байгаа энэ аяллаа бас нэг хэсэг болж байна. Энэ Канадын аялал маань. Канад бол одоо Хойд Америкаар бас бид нэр сайхан аялж байна. Кубек муж бол бүх юм ингээ Францаар бичсэн байгаа. Одоо энэ замын сайнууд тэгэл одоо үйлчлэгээний газрууд, буудал одоо бүх хүмүүс Францаар ирдэг юм байна. За тэгээ бид нар одоо маргаашнаас Оттава нийслэл хотоор нь аялна. Оттава, Торонто өдр бол өөр муж байгаа. Торонто бол Онтарио мужийн нийслэл шүү дээ. Онтарио. Тэгээ бид нар одоо эндээс 2 цагийн аялал замын ер нь талтаа орчлоо шүү. Манай энэ Chrysler машин бас их тухтай юм аа. Одоо бүх юм ингээ ухаалаг болцсон. Бид нар нөгөө eSIM-ээр гар утсаа машинтай ингээ Bluetooth-ээр холбооч GPS ингээ тавьчихж байгаа. Тэгээд одоо энд 177 км-ийн дараа бид нэр одоо очих газар дээр очино. Бид нар одоо Montmorency Falls гэдэг одоо Кубекийн хамгийн алдартай хүрхрээ рүү явж байна. Тэгээд хүрхрээн дээр хамгийн гол кабель картай дээр кабель карыг сонирхох гээд бас явж байгаа. Ер нь бол баруун эрэг тал руугаа илүү дулаахан гэж байна. Манай үлэмжээд бас өчтөр ярьж ирсэн шүү дээ. Баруун эрэг тал нь одоо Ванкувер талдаа их дулаахан байдаг юм байна. За тэгээ бид нар маргааш бол Монтреалийн 1976 онд Олимп болж исэн Олимпийн хотхноор аялна. За мөн Нотр-Дам де Монтреал буюу одоо Монтреалийн одоо гигэн дархийн сүмээр бас орноо. За тэгээд Олд Монтреал буюу одоо хуучин хотоор нь аялна. За тэгээд Кубек Сити бол одоо бид нар өнөөдөр гол газруудаар нэг аялнаа.
За ингээд Монтмориси дээр ирчихлээ. Энэ хараа. Энэ маш их гоё байсан шүү дээ. Манай Монтмориси. Энэ дотор нөгөө нойлтой тэр сүмнэр шоп мөгжүүлчтэй зориулсан төв офис нэн юм байна. Тэгээ энэ став хаусны Монголоос бид ингээд зориуд ирсэн. Харамсгаар нь гоё газар биш. Сүрдмээр гоё газар. Бид нар одоо кабель картаа суух гэсэн ингээд юугаа тиктэй авчлаа. Тэгээ энэ зөвхөн зүгээр нэг хөрхөө биш юм байна. Энэ чинь бүр айгуу тийм сүртэй, сүрдмээр хоёр тийм байрлал зогсмор газар юм биш. За тэр хөрхөө бол яг одоогийн байдлаар урсж байгаа хэрнээсээ зарим хэсэг нь мөсдсөн байгаа юм байна. Яг тэр доорноос очт юм байна шүү дээ. За эхлээ кабель карандаа суучаа тэгээд тийшээ ер нь явах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо бидний Кубек хотын аялал ингээ эхэлж байна. Тэгээд одоо Монтморисийнхоо энэ сайхан зохицолбор кабель карыг тав хүнд үзүүлье. Бас их гоё агаар магаар янз юм биш үү? Ямар гоё байна бүр. Яста агаар магаар нь тасархай юм байна. Вау. За тийшээ доороос нь дээр нь угаасаа тентж очт юм байна. За эхлээ кабель картаас. Эхлээ кабель карандаа суучих та. Энэ Канад ч өөрөө 10 мужтай. Бид нар одоо дөнгөж ихнийхээ муж дээр л явж штэ Кубек гэх. Энэ 10 мужаар бас аялахад нэлээд их хугацаа орох бах. Канад ч хойд хэсгээр бүр хөнгүү тийм машин дэрэг очихгүй тийм газрууд үлдчихтэй. Газар бүхгийнхаа ихэнхийг ашигладаг юм шүү дээ ер нь бол. Ер нь бол дулаагийн хэсгүүдээр Америк тал руугаа ингээд баруун зүгээрээ дагаад амьдэрдэг хүмүүс юм байна. Калгари муж, Альберта муж гэл. Нова Скотиа гэл лаглаг газруудтай юм байна. Вау. Өнөөдөр ч харин манай энэ ч харин Азууд айгүйх байна үгүй. Тийм манайхан л биш үү? Манай твийнхэн. За энэ кабель кар нь өөрөө Кубек хотын гоо үзэмжтэй. Кубек хотын сайхан бүх юмыг бас харах боломжийг олгох юм байна. Эндээс Кубек аюугаа харагддаг юм байна. Зяа яваа да. За бид гурав ингээд явсаар байгаа Монтмориси хүрхэн дээр ирчихлээ. Тэгээд бас энэ цэцэрлэг түрээдэн байгаль зохицолборт газар байна. Канад бас нэг гол ус нуурс нэг ашигтай юм аа. Тэгээд Канадын хон уншиж үзэхэд ер нь 2 сая гаруй нуур цөөрөм болоодтай байна. Дэлхийд хамгийн их тоогоор нуур ус цөөрөмтэйгээр толгой зөгттэй байна. Тэгээд Канада улсын нийт газар нутгийнх нь 10% нь болохоор нуур цөөрөм байд юм байна. Тэрүүгээр дэлхийд 1-р тоо гэх юм аа. Тэгээд ер нь хойд нутг руугаа зам байдгүй. Ягаад тэгэхээр асар их мөсөн гол нуур цөөрөмтэй учраас тийшээ машин тэрэг ерөөс явах ямар ч боломжгүй. Хүн амынхын ер нь 90% нь улсынхаа өмнөд хэсэг рүү амьдардаг юм байна. Хойд хэсэг рүү болохоор маш хөвдөн цас их ордог. Тийм газар болохоор машин зам бол явах боломжгүй гэж байна. Тэгээд Канад ч одоо энэ Монтморисигоос гадна одоо Banff National Park гэл Rocky Mountains гэл хойд зүг рүү баруун эрэг мэрэг рүүгээ маш олон тийм national park-уудтай юм байна. Тэгээд бид нар хэдийгээр ингээд цас мөстэй үед ирсэн ч гэсэн тэгээд Монтмориси энэ хамгийн чухал газар дээр нь бас ирчлээ. Тэгээд кабель карт суугаад үзчихлээ. Одоо хамгийн гол яг тэр дээдлийн хөрхрөө нэг адреналин ялгардаг газар руу очицгоё. Хөрхрөөнийхөө дээдлийн гүүрэн дээр гарна да. Амар гүүрэн дүүжин гүүр хардаа. Шатаар яваад гүүр тийшээ гардсан юм байна. Хажуудлын уулан дээр шатаа. Уулан дээр гарцсан. Их олон газар би харуулцтай юм байна тий. Бүр өстө олон юутай үзэх юмтай юм. Гоё юм байна. Одоо хөрхрөөн гэдэг өвөл болоод хөлтчүүд байгаа нэг байна л да. Тэрнээс айгүй өргөн том л унд юм шүү. Тийм шүү. Хандлтан тий. Одоо яг нэг хөрхрөөнийхөө дээр очих гэж байна. Тийш үү нэлээ устын гүүр хийсэн гэж шүү. Энэ ерөөсөө яг бүр уулын оройгоор хийсэн байна. Одоо ер нь яг бид нар ойролцоогоор хөрхрөө 83 м өндөр гэхээр бид нар нэг 90 м бараг 100 м-ийн өндөр дээр явж байгаа. Энэ хараа энд хийсэн дээрх мэд хийх. Үнэхээр байгалийн сайхан газар биш үү те. Амьдралдаа нэг удаа ирээд үзчихэл газар биш үү. Ер нь Канадад ирсэн хүмүүс энэ
Quebec руу ирэх хэрэгтэй л юм байна. Энэ нөгөө хүн явдаг юу вэ? хүн нөө юу явдаг байхгүй юу? Бэлгээтэй хүн явдаг. Таталгаа. Зип биш үү? Тийм байна. Надад нөгөө 83 метр өндөртөө бэлгээ чинь нөгөө өдөр болохоор Ваа, ямар Доор унж байгаа бүр юу вэ штэ. Бүхний доор унж байгаа хэсгээр шууд хөлдөж шууд заяа. За. Энэ гараг дөрөв тавар давхар байсны өвдөө ингээд хан оссон байна. өндөр харин тийм байна. Нэг дээд хараад ирчихлээ. Дээд нь болохоор ойрцоо 100 м өндөртэй юм байна. Бас юм адилнаадны ялгарлаар биш үү? Их санаас ингээ сайхан боллоо. гоё наа. Тэр чи өндөр уул ус харахаараа гоё хэмэр сэрэгдэн шүү дээ Монгол хүн. Ой. Харин ийм гоё газар нохоо өртөл ирсэн юм чинь гэж. Ой чи бодож шүү дээ. Хүлээж шүү дээ. За энийг ястаа камерт оруулна шүү. Шинэ стом амар актив юм шиг. Үгүй энэ хараа бүх хотод ийм байна. Тийм. Гадаа суудаг ингээд гал яадаг бүр цаанаасаа. Гоё юм байна. Халуун вайн маань аа. Тий. Одоо яг Quebec-ийн яг төвд биш үү даунтаунд. Канад ч үст 10 хүнтэр газар. Хамгийн одоо максимум нь 67 хэм хүрч хасах 67 хүрч хөдөрч ирсэн гэж байгаа шүү дээ. Тэгээ бид нар бас Монголоос ирсэн бод тултаал даахгүй гайгүй явж шүү дээ. Тэр засаг аралтай 100 их богинохон байт юм байна. Энд ч ерөөсө 2 сар 106 7 сар л баг 100 байт юм биш. Бус төвийн тэгэл намар өвлгээд явчихж байгаа байхгүй. За энэ ч одоо 3 сар гарч байгаа чи. Шинэ жил мэл Christmas болоод явчихлаа. Боцоо нөө он гарах гэж байгаа юм шиг. Бутик Ноял. Quebec-ийн одоо хуучин хот буюу Францаар V Quebec, хуучин Quebec-тер ирчлээ. Энэ газрыг 1492 онд Кристофер Колумбын Америк төвийг нээгээд хуучин бол эн чинь нөгөө Канада гэж байгаагүй шүү дээ. Тэнгүүд 1535 онд одоо Жан Cartier гээд Францын судлаач ирсэн байгаа. Яг энэ хэсэгтэр. Тэгээ энд хурж ирээд одоо энэ Quebec болон энэ Монтреалыг хамгийн анх одоо нээж олсон юм байна л да. Тэгээд Францууд одоо энэ хавьд ингээд айгуугаа ингээд тусгаар тогтноод хотоо байгуулаа тий. Одоо энэ цайз дээрээс яг одоо энэ саяны нөгөө бидний тэр Монтморенси бүхний хажуутлаар тэр урсж байгаа Сан-Лоренс голын ирэг дээр байдаг юм биш үү? Энэ одоо энэ цайз чинь. Энэ цайз болохоор ерөнхийдөө хамгийн үзэсгэлэнтэй энэ хуучин хотыг чимжээдэг энэ цайз юм байна. Тэгээд ерөнхийдөө бол 1535 оноос хойш Францын эзэмшил байж байгаад 1756 онд англичууд хоорондоо энэ хавийн газар нутгийн булаацтай байлцсан юм байна шүү дээ. Энэ Канада болон тэгээд Миссисипи голын айсав газрыг Францууд колоничж ирсэн. Тэгээд тэр колоничлолынхоо газар нутг нь бол Английн газар нутгаас том байж байгаад 1756 онд хэлсэн тэр нөгөө Англи Францын дайн чинь 7 жил үргэлжлээд 7 жил байлцсны эцэст Францчууд ерөнхийдөө энэ Хойд Америк дахь эзэмшлийн колониудаа бүгдийг авдаад тэгээ 1763 онд Парисын гэрээгээр ерөнхийдөө бол Францууд ч бууж өгөөд бүх газар нутгийг англичуудад алдсан юм байна. Гэхдээ яг нутгийн энэ оршин суугчид болохоор ерөнхийдөө нөгөө Францчууд голцсон байсан учраас Франц хил соёлоо аваад үлдсэн байхгүй юу? Яг энэ Quebec болон энэ Монтреал хэсгээр. Тэгээд англичууд болохоор энэ Франц соёлыг ингээд үгүй болгоод өөрсдийнхөө соёлыг нэвтрүүлэх гэж олон удаа оролдоод дийлээгүй юм байлээ. Дараа нь Канада ч Америкуудтай бас байлцсан юм байна. Тэгээд Америкууд бол бид нар бол амархан ялна гэж бодож ирсэн чинь англичууд Канадад туслаад за мөн индианчууд ч бас тусалсан юм байна. Тэр дайн чинь бас их олон 10 жил үргэлжилсэн юм байна шүү дээ. Тэгээд тэр дайны дараа юу болсон бэ гэхээр ерөөсөө нэг хуучин хил хязгаарч хэвээрээ үлдсэн юм байлээ. Америкууд нэгээс нь ямар ч амжилт олоогүй гэсэн үг. За тэгээд үүний дараагаас эхлээд юм Канада ч ингээд тусгаар тогтноод одоогийн энэ Канада улс чинь ингээд үүссэн юм байна шүү дээ. Ер нь бол. За тэгээд Англи за сүүлд 18 дугаар зуунд Канадчууд чинь бүр өөрсдөө ингээд бүрэн их мэдлээ аваад засгийн газраа байгуулад ингээд өөрсдөө бүрэн их мэдлээ авсан. Гэхдээ одоо бол төрийн тэргүүн нь бол Английн 3 дугаар Чарльз хаан гэж явж байгаа. 3 дугаар Чарльз хаан чинь бол гэхдээ бэлэг тэмдгийн
чанартай л байгаа юм байна одоогоор бол. Ийм сайхан газар ирсэн тэгээд цасмаас ороод бүр өстой бид нар ирэхэд ороог байсан чи одоо ингээд цасмаас ороод их гоё юм. Энэ цайз дээрээсээ нөгөө англичууд ирж ийн үгүй юу хардаг байсан биш Францад. Энэ арай. Ирэг дээр юм бэ. Тий, наа чи энэ угаасаа ирэг дээр шүү. Энэ эргээд доорд биш. Амар цаалттай юм хаттай. Энэ чи юм юутай байсан юм бэ? Ааха, энэ цайз чи нөгөө нэг Энэ чи юм мөрөгчтэй юм. Мөрөгчтэй. Мөрөгч одоо энэчээс ингэж харахад доотлын далаагаас ирж байгаа бүх юм бүх юм харагддаг тий. Яг стратегийн газар юм яг энэ. Нэг өсөндөө газар нутгаа ингээд хамгаалаад эндээс хараад одоо өөр хин ирэх нь яах нь их нүгэл байж байгаа. Энэ гол чи ер нь яваад ингээд юутайгаа холбогдож байгаа. Онтарио нуур муурлуу зутгаж байгаа. Одоо энэчээс энэ чи ингээд харахад яг стратегийн харамстай газар байна. Энд арга энд бас кабель карт юм шүү дээ. Энэ доор музей. Оо тийм үү. Энэ шилэ хоргой дотор ингээд харах музей юм уу баг наган яг тэр хаус мас юм. Ер нь бол энэ Кубекийг үзье гэвэл 2-3 өдөр. Тийм байна. Тэр хүүхдүүд гулгацыг бидээр харлаа. Энэ баруун өргийн энэ хоёр хот чинь нөгөө Франц нэртэй байж байгаа. Сүүлд нь англичууд ийшээгээ нөгөө газар утгаад тэглээд ийшээ бол дандаа нөгөө Нью Скошиа тэгэл Альберта, Калгари гэл дандаа нөгөө англи нэртэй болчихж байгаа байхгүй ийшээ явахаар. Жигэн Канада орн гэдгийг утгаар нь мэдэрч байна да. Цаг уурн хэлбэлээ. Сайхан байна. Зүг зүгээр явж байгаа л та цас одоод өвөл болж шээ. Америкт ч тэр Канадад ч тэр төрийнхөө далбаг их дээдэлт юм байна. Энд тэндээ дандаа юмныхаа дээр орой дээр маш их зарладаг. Тэгээд ганц нэг ч биш те. Одоо ингээд хардаа ингээд хаас агуу Канадын далбаг байгаа зү те. Энэ их гоё санагдчихээн. Төр усаа их гоё дээдэлдэг. Тийм сайхан ард юм байна. Өстой эдний чимгэн юм байна да. Тий. Кубек. Эний дотор ороод явбал өстой барахгүй байх та. Барахгүй. За, өстой гоё байна гоё. Цас ороод энэ чинь гол чи ямар гол юм бэ? Ямар том юм? Сант Лоренс. Тэгээ үндэсний чарга хотын төв дотор хараа. Яа зүрхээ. Яа зүрхээ. Гөрх хүүхдүүдээс. Энэ өндөрлөг дээр сайхан цайз дээр Харж байгаа л хаатууд нь ингээд харж агаад тэгээд ийшээгээ далаагаас ингээд фотот ирж мөрөл буудчих юм айс. Энэ нөгөө Европын бүр нэг амар цайзуудыг бодох юм бол арай гоё орчин үеийн харагдаад байгаа. харин. За нөгөө цайз чинь дотроо. Тий, хотелтэй юм байна. Энэ ч бас хотел болгоцсон юм байна шүү дээ. За хамгийн цаатлах нь Канадын далбаа. Тэгээд наадлах нь Кубекийнх. Шато Фронтинак юм биш үү? Шато Фронтинак л та энэ чинь. Фронтинак тий цайз واخгүй тий. Fairmont гэдэг буудлын юм биш үү? Thank you. Тийм ба. Оо ямар гоё. Ихэр биш. Мотор биш. Хуучнараа. Монголоор бол одоо Тийм байна. Монголоор бол Канад нэбл биш үү? Тийм биш. Цэвэр Канад мебель тий. Сарсан модон. Тийм байна. Энийг хараа. За энэ дээр ч одоо юу вэ? Глисас суглаа, тигас дүфэрийн. Дүфэр энэ нөгөө цайны гулгаж исэн юм гаргаж шин. Exception. Харин амар бодлоо. Тийм байна. Амар гоё юм байна. Тийм байна. Тэр манай нөгөө Самуэлийн зураг тэнд баг шүү. Амар буудлын зурш буудлын биш тийм. Тасрах юм. Тэр ингээд итэмээс албаар энэ мөнгөийг авсан. Энэ Канада доллар биш үү? Ийм билээ. Англи Элизабет хата хааны юу та зурагтай. Энийг хурдаас уухгүй, цаас биш. Цаас биш юм бил ч дээ. Хурдаас юм. За энэ бүсгүүгийн маань өөрийнх нь зурсан зургууд юм биш үү? Өөр артист юм. Өөрөө зураач нь ингээд юмаа борлуулт юм байна. Гоё юм аа. Celui-là, c'est le 1 et celui-là, c'est le 2. Alors, le 1, il y a un loony, a bird. So we call this a loony. Луни гэдэг юм. And then we made this one after. It has no bird, but we call it a toonie. Түүний. Окей. Түүний луни хоёр юм. Thank you very much. Энд ч одоо 400 жилийн өмнө. 1888 он байсан. 1899. Тэдээшлээ. Зүгээр ганц энэ лааны суурийг л аа. Энэний утга учир гэж бүр аймаар юм. Ганц лааныхын суурь ингээл гэрлийнхэн суурь л юм байна.
Тэгээд Шато Фонтинак ороод үзчихэд гараад ирлээ. Эний чинь бүр ингээд 1888 он цаа барьсан юм байна. Тэгээд эний чинь бүр ингээд бүр энэ нэг Paramount гэдэг бүр 4 одтой амар зочдлууд болгоцсон юм байна шүү дээ. Тэгээсээ дотроо тэр тансаг зэрэглийг гүүчийн юмнууд зарддаг юм байна. Сая тэр нөгөө артист Анна гэдэг хүүхэнтэй бид нэр бас нэрийн уцаа солилцоод тэр юунаас нь авлаа шүү дээ. Нөгөө одоо гоёмсог тэр магнит хөргөчний наалтаас нь үнэхээр гоё юм аа. Тэгээ нөгөө Анна чи нөгөө Канадын мөнгөн дэвсгэртийг сая магтаа тий. Хариуцлаа пластик гоё өнгөтэй гоё. 20-ын дэвсгэртээр болохоор Английн хатан Элизабет хатааны зурагтай. Тэгээд гоё ногоон өнгөтэй байхгүй. Тэгээд эдгээр чи нөгөө бэлэн мөнгөө бүр цаас биш юм пластик айгүй чанартайгаар ингэ хийцэн. Тэгээд ингээ бидний аялал бас сайхан явж байна. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За манай Бэкэ чи уран зураг сонирхтой энэгээр гой зургууд байна да. За энэ юу гэдэг зургууд нь байна? За энэ чи одоо сая Нью-Йоркийн Момогийн музейд үзсэн шүү дээ. Винсент Ван Гогийн Starry Night гэдэг. Starry Night. Тий. Нөгөөтгөн тэр хашгираа мөн үү? Энэ болохоор Норвегийн зураач Эдвард Мункийн хашгираан гэдэг зураг. Энэ ч нэг зураг нь яг их өөр Ослогийн музейд байгаа байхгүй Мункийн музейд. Зөв. Тий. Энд чинь бас юу галерей юм байна шүү дээ. Кубекийн. Тий, галерей уран зургийн галерей юм шиг. Харин тийм байна. Ер нь бас амар урлагийн хат биш үү те? Божоо. За Кубекийн хуучин хот бол бас лаг юм байна. Манай Мона Лиза байж тээ наа чи. Мона Лиза. Божоо. Совдан эмэгтэй бүсгүй. Совдан эмэгтэй бүсгүй гэдэг. Тэр хамгийн задлага бас Ван Гог шүү дээ. Хамгийн задлага Ван Гог. Энэ болохоор Амстердамын музейд яг их өөр байдаг байхгүй юу? Бид нар бас үзсэн шүү дээ Амстердамд. Ван Гогийн музей үзэж байгаа. Буцаад нөгөө шинэ жилийн газар хөөд ирлээ. Божоо. Божоо. Сава? Ja, goed. Хоочны энэ гой байшин бол бүгд хотел болсон юм байна. Тийм шүү дээ. Хотел Яг л нөө аяж үйлчлэлийн бас цогцлбор бүс болохоор сайн хотелүүдтэй байх хэрэгтэй байна. Ааха. Hotel de Ville гэдэг байхгүй. Энэ дээр Францаар Hotel de Ville гэж бичсэн байгаа. Сити наа чи хотын захиргаа. Ерөөсөө Хамгаалт бэлтгэлийн цайз юм шүү. Англи Францууд ингээд Хоорондоо тий. байлдж идэг байсан багтаа ингээд битүү юмаа тавиад тий. Энэ ер нь баг хот нь баг тэр чигээр музей юм биш үү баг. Тийм байна. Тий. Ингээ хүмүүс нь амьдраад энэ их буу гунан буунууд энэ хотын цайзууд байгальтай маань. 3 сар гарчаад ахчихлаа одоо. Тий. Цасмас уустай амар шүү. Скандинавын хойгт явж байгаа юм шиг л байна. Норвег морвегт байгаа юм шиг. Норвег Швед шиг л байна шүү дээ. Тэгээ гоё үнэхээр гоё орон юм аа. Өдөр дахиад 10 хойд нутг руугаа одоо чинь бид нар энэ умард мөсөн далайн урд зөврүүн л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэ? Канада улс маань зүүн талаараа
Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд хэсгээрээ болохоор Умард мөсөн далайгаар ингээ хилдэг байгаа. Тэгээ хойд нутгуудаараа бол ерөнхийдөө их дандаа цас мөсний ерөөсөө юутай цасан гол мөсөн голтой. Тэгээд зам тавих ерөөсөө боломжгүй гэж байгаа Канадад. Тэгээ хойшоогоо бол дандаа онгоцоор, усан онгоцоор ингэж явдаг. За гой зураг нь үзье. Тийм сайхан орн байна да. Ер нь бас айгүй нөөцтэй юм шиг байна. Тийм шүү дээ. Канад ч алтны, мөнгөний, зэсийн бас их ордуудтай. Ер нь айгүй өндөр нөөцтэй тийм юм байлээ. За машинда бензин авч байна. 44 литр ороод ирж. 44 литр юм уу те? Эднийх чинь нөгөө юугаар галлоноор шууд юугаар юм бэ? Литр. Энд чинь ерөөсөө Европ юм биш үү? Ерөөсөө Европ. ерөөсөө Америкээс шал өөр юм биш үү? Майл биш, километр, галлон биш, литр. Тэгээ эн чинь нөгөө юу юм бэ? Бүх юм нь ерөөсөө километрээр явчихдаг юм бэ те? Гэтэ энэ яра бензин экстра суприм гэх шал ондоо нэртэй юм байна. Тийм байна. Яг ординари гэдэг чинь энгийн л гэсэн үг л дээ. Энэ экстра гэдэг суприм хоёр нарийн үнэтэй юм байна. Тэгэхээр экстра хийчих сая. Болно шүү дээ. Болно. Энэ ашиг 77 Канад доллар юм уу те? Тийм ээ 77 Канад доллар. 44. Нара манай энэ машиныг гүй юм сайхан ганган цагаан хүлэгтэй гэж л та Канадаар хөндлөнгуулд явж гин да. Канадад машинд урталт нь номер байдгүй. Харин Ардталтаа. тийм. Кубекийн дугаартай. Кубек. Grand Caravan гэдэг Chrysler Америк машин. Канадын Монтреалийн Олимпийн хотгонд ирчлээ. Олимпийн одоо main стадион, гол том стадион дээр нэрчлээ дээ. Оюун дус юу засвар ажил явуулж байгаа юм биш тараа. Юу карамаран зооцсон байна. Зогсоол мөсөл бас гоё шийдсэн байна шүү. Тэртээ бас 1976 онд хийсэн гэхэд те. За Канада улсын Монреал хотод явж байна. Энд 1976 онд Олимп болж исэн юм байна. Манай 33 тамирчин энд үзэж шант шүцээс орж ойд мөнгөн медаль авч 4 тамирчин шагналт байранд хүртэж исэн юм байна. Тэгэд энэ нэг бодлын бас тэр нь Парисын Олимпиад айгүй давхцаад авах. Парисын Олимп энэ жил 24 онд болсон Олимпиад бас 33 тамирчин орж Монгол улс мөнгөн медаль бас авсан ч удаагаар яг тэрнтэй адилхан байх. Бас нэг юм байна. Яасс тэр үед Канада улс ердөөс алтан медаль нэг их аваагүй. Түүхэндээ тийм байд юм байна. Зохион байгуулсан орон алтан медаль аваагүй орн бол Канада улс гэдэг юм байна. Бас хоёрт нэг юм байна. 30 жил Олимп хийсэн мөнгөө төлсөн байна энэ. Айгүй их бүтээн байгуулалт хийгээ тэрийг олж чадаагүй. Тэрийгээ дараа нь 30 жил төлөөд явсан. Тийм бас түүхэн баримттай байна. Бас их хүүтэн газар байна шүү. Өнөөдөр нь хас 15 таа байна. 3 сарын ихэнх гэхэд бид нар ч Нью-Йоркийн цаг агаар шиг бодоод Нью-Йорк, Бостон энэ төр чин гайгүй байгаад байсан чинь жоохон дайж наашаа өгсөд энэ Кубек, Монтреал эдэр чи бас хүүтэн газар байна шүү. За тэгээд ер нь бол 1976 онд энэ Монтреалд Олимп болсон. Тэгээд энэхүү Олимпийн одоо хотхоныг бас тухайн үеийн аншаар бас нэлээд өндөр аншаар барьсан юм байна. Тэгээд 2004 онд грекчүүд Афинд Олимп хийгээд маш их алдагдлалд ороод тэндээс бас Европын хямрал эхэлсэн гэж үздэг юм байл шүү дээ. 2004 оноос хойш ингэж явж байгаад 2008 онд 8-9 онд ч одоо яг намайг Европт амьдарч байхад айгүй том хямрал болж исэн байхгүй юу. Тэр хямрал чинь ингээд санхүүгийн одоо сахилга батгүй буруу тооцооллоос болж ийм хямралд орсон гэж үздэг юм байлээ. Олимпич одоо бас хэн дуртай зохион байгуулдаг юм байна. Үнэхээр том орнууд л ерөн зохион байгуулдаг юм байна. Тэгээд дараа нь 76 онд Монтреалд болоод 80 онд бол Москвагийн Олимп болсон. 84 онд болохоор монголчууд оролцоогүй юм байна шүү дээ. Лос Анжелесийн Олимпиад болохоор социалист орнууд бол оролцоогүй юм байлаа. Тэгээд одоо 2028 онд одоо Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелест зуны Олимп болно. Энэхүү Олимпийн аяллаа албан ёсны зохион байгуулагчаар манай Euro Travel компани оролцсноо. Та бүхэн бас 28 онд Лос Анжелест болох Олимпийг бас үзээрэй. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Энэ араа юу юм бэ?
Биш нөө зуны олимп болж исэн гэдгээрээ бодоод явдсан чинь энэ ч өвлийнхөө бүх юм хийдэг юм байна. Энэ ч тарамплайн байна. Энэ яг төв стадионныхаа энд үсэрдэг тарамплайн байгааз. Тэрээс өвөл зуныхаа бүх юм ингээд хийдэг юм байна. За нэг дээр нь болохоор төв одоо нөө цэнгэлдэх нь байна. За энд бас нэг цэнгэлдэх байна. Энд битүү дээвэртэй байна. Хөл өмгийн талбай нь болохоор энэ дээр байна. Ингээ хотхоных нь ерөнхий бүтцүүдийн энэ ч сайхан ойлгомжтой заагаад өгсөн байна. Ингээд айгуу гоё юм биш үү? Ер нь нэг манайх ч гэсэн нэг ийм цогцлбор хотхон ийчүүл бас те гоё аад манай ч янз бүрийн тоглолтууд гоё юмнууд сүүлийн үед айгуу зохион байгуулдаг болсон шүү дээ. Ер нь гоё юм байна. Цаг агарын ёстой зүг зүгээр үйжснээр цас ороод бүр амар ордог юм цас нь. Тэгээд өчтөр орой чинь шуурж муураа зүг жигтэйхэн байсан. Өглөө босоод ирсэн чинь сайхан ямар ч бүртгэгч үүдгүй сайхан тийм нарлаг гоё өдөр байна. Гэхдээ амар хүүтэн жавартай. Тийм байна. Я с Беларусь. Из Беларусь? Да. 5 лет назад? Не, когда я... Когда ты был 5? 5 настада ирсэн юм байна. Багада ирсэн юм тий. Это холодно, чем монгольского. Да? Монгол. У нас еще тепло, чем Монреаль. Это хорошо, что мне тоже... Я уже... Снег много здесь. Да, ну мы пойдем, мы работаем. Хорошо, брат. Ну тогда Спасибо вам. приятно вам провести время здесь. Спасибо. Merci beaucoup, monsieur dame. Монголоос хүүтэн газар ямар ч утаа алга. Утаа ястай алга тий хурцаа. Гэхдээ араа юу байна? Энэ утааг нүүс хийм. Одоо ингээд За. яг одоо чинь манай нэг хөвсгөлт чи ямар гоё агаартай манай хөвсгөлт чинь маш гоё нутаг шүү. Яг тэр шиг юм байна. Хөвсгөлт байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Хүүтэн мөртлөө маш Цэвэр агаартай. Хамар битүүрхгүй шүү дээ. Орой дээрээс ингээд буудалтай чи нам унтаад байгаа нь энэ агаартай л холбоотой. тийм шүү. Нам унтж байгаа шүү. Тийм шүү дээ. Канада улсыг зорж ирсний хэрэг бас бүтлээ. Энд манай ойд бол үнэхээр энд амар барилдсан байгаа шүү. Нэг шалгадаг өмөртөсөө мөнгөн медаль авсан байгаа шүү. Ойдгооч одоо энэ Гарцаагүй бүхэн орон монголчууд энд бас Сая ноёлсон шүү. Парис дээр манайх чинь тайкондогоор авсан шүү дээ. Вообще тайкондо чи юу? Тэкондогоор алт мөнгө авсан Нэг шүү. жудоогоор нэг авсан шүү дээ. Жудоогоор нөгөө Жудоогоор ганцхан мөнгө авсан. Тий. Пара олимпиар алт мөнгө. пара Тэгээд олимпиад повер манай хүн чинь би парагаар алтмын хүрл аваа шүү дээ. бодоод ирсэн шүү. хоёр мөнгө нэг алт авсан. 2 мөнгө нэг алт авсан. Тэгээ манай парагийн лаг байсан шүү те. Тэгэхэд Лаг байсан. бэлж аврах ч амар байсан. Яа. Домог юм а те. Олимпи алт мөнгө хүрэлтэй болсон шүү дээ. Амар шүү. Гэтэ их гоё хийсэн байна те. Одоо нэг орчин үеийн тэр сая бид нар Парист олимп үзэхэд Парисын олимпийнхоо энэний хажууд та амар сони юм байсан шүү дээ. Нэг удаагийн зүгээр ингээд махбуудаар хийгээд пом сапууднууд угсраа тавьчихсан тийм л юм байсан шүү дээ. хийчих واخ Парис. Их ашиг олсон. Эднийх чинь болохоор Бетон хийчихгээд амар өсөр юм хийсэн байна. Тэгээд энэ стадионууд нь ингээд харалдаа. За энд нөгөө 2016 онд энэ Монреалийн олимпийн 40 жилийн ойд зориулж энэ самбарыг босгосон юм байна. Франц хэл дээр ингээд урлагийнхан одоо хүмүүс ирж энд нөгөө юу тоглосон юм бэ шүү дээ. Баяраа тэмдэглээд хөгжим тоглосон. Энэ болохоор нөгөө дээр үеийнх нь макет юм байна. Сая тайлбарсан юм тий. Дээр үеийнх нь энэ макет энэ олимп болж исэн. Газрынх. Ер нь хамгийн их олимп болсон газар чи Америк юм билээ шүү дээ. тийм үү. Тийм шүү дээ. Америкийн дараа Франц орд юм байлаа. Америк чинь юунд болж исэн юм аа? За Лос Анжелест ямар ч байсан өмнө болж исэн Атлантад болж исэн шүү дээ. Атлантагийн олимп болж исэн. Одоо бас дахиад болох гэж байгаа шүү дээ. Тэгэд тэрнээс өмнө бас болж исэн юм аа. Ямар ч байсан хамгийн олон удаа олимпик хүлээж авсан орноор бол Америк нэгдсэн улс юм байлаа. Франц чинь болохоор нөгөө 3 удаа 1900 онд авсан. Тэгээд 1924 он, тэгээд 2024 онд ингээд зуны олимпик 3 удаа авсан. Өвлийн олимпик бас 2 өнө 3 удаа авсан. Энэ болохоор ямар учиртай вэ гэхээр 76 оны олимпиэр Канадын талаас оролцсон бүх хүмүүсийн нэрс байгаа юм шиг байна. Тамирчид болон те шүүгч мөөгч одоо бүх хүмүүсийн нэрсэл байгаа шиг байна. Team members гэдэг чинь одоо багийн гишүүд нь байгаа байхгүй. За юунд болохоор хөнгөн атлетикт болохоор айгүй хүн оролцсон юм байна шүү дээ нараа. Хамгийн хүн оролцсон хөнгөн атлетик юм байна. Канадын талаас оролцсон хүмүүс. Ийм хүмүүс. Тэгээ ийм хүн ороод алтан медаль авах гэхээр бас амар байгаа. Тэр үед түүхэнд үлдсэн юм. Алтан медаль авах гэхээр ийм их хүмүүс орсон шүү. Канадаас хөргөн алтан медаль авч чадахгүй. Амар юм байна. Одоо энэ стадионоос те энэ дээр тэр үед болохоор энэ стадион ингээд онгорхоогоо дэтлэн. Одоо битүүлсэн байгаа байхгүй юу?
Бас Дээдлийн битүүлсэн байна. битүүлсэн байлээ. Өнөөдөр бид нэр Отавод очих нь. Отав эндээс 2 цаг явах юм байлээ. Тэгээ өнөөдөр Монтреалынхаа аяллыг үргэлжлүүлээд хийгээ явж байна. Ер нь бол Монтреал гэдэг чи одоо Францаар хэлж байгаа юм л да. Ер нь Маунт Роял гэдэг яг энэ хотын төвийн хажууд Роял Маунт гэх уул байдаг юм байна. Тэгээ тэр уулын нэрийг Францаар Монтреал гэдгээр нэрлэсэн юм байна шүү дээ ер нь. Тэгээ эдний хотынх нь бол Монт Роял уулаасаа өндөр барилга барихгүй гэсэн хуультай юм байлаа. Тэгээ ингээд даунтауных нь барилгууд нь уулаасаа дээшээ гарахгүй гээд Америкийн одоо барилгууд чи тийм амар өндөр барилга байхгүй юм байлаа ер нь бол. Бид нар чи энэ хүмүүс ингээд олон янзын хүмүүстэй уулзлаа. Бид нар чи нөгөө нэг буудруугаа таксигаар явж байхад нэг Гаити улсын нэг хүн тааралцсан шүү. Тэр хүн болохоор манай Монтреал бол амар хямдхан гэж ярьсан чинь саяны Беларусь залуу болохоор ингэж яриад байгаа. Амар үнэтэй газар шүү дээ л гэдэг. Хүн болгоны бас нэг бодол те үзэл бодол сэтгэлгээ бүх юм ондоо шүү дээ. Өчтөр бид нараас хоол идсэн чинь бас 15% такс нөө тип нэмээ бичсэн байсан. Тэгэхээр ингээ 30-аараа явчихж байгаа. Тэгэхээр та $100 хоол идвэл $130 төлнө л гэсэн үг. Кубек муж бол айгүй үнэтэй муж юм байна. Тэгээ бидний энэ удаагийн аялал ер нь Канадын 2 мужаар л явах юм байна шүү дээ. Яг тэгэхээр Оттава чи өөрөө Онтарио мужид ордог юм байна. Торонто ч бас Онтариод ордог. Тэгэл бидний цаана Нова Скошиа тэгээд Альберта, Калгари гээд зөндөө олон мужууд хөлдөж байгаа юм байна. Тий, Бритиш Колумбиа гэдэг бас муж байгаа. Зарим мужууд нэг сонь нэртэй юм байна. Бүр нөгөө индианчуудын үе юм шиг. Нотр-Дам базилик сүмдэр ирчлээ. 60 метрийн өндөртөө энэ сүмийг 1829 онд 100 нээсэн юм байна шүү дээ 7 сарын 1-нд. Тэгээ энэхүү сүмийг Виктория гэдэг хүн бас барьсан юм байна энэ архитектор чинь. Тэгээд 47 мянган паундаар боссон гэж байна. Тухайн үеийнхээ өртгөөр. Тэгэхээр тий амар юм том. Яг тухайн үе тэр амар их чанга мөнгө байсан байхгүй тий. Одоо баг ийм сүм бариулвал хэдэн баг хагас тэрбум доллар болох байлгүй дээ. Замбрааг болох байлгүй дээ одоо энэ чинь. 18 дугаар 100 юм чи бас нөгөө боолуудын оролцоо байсан байж таараа штэ. Үгүй. Тэгээ мэдээж барууны Францын архитекторчид бас энд маш гол оролцоотой байсан юм байна. 1814 онд ер нь канадчууд яг тусгаар тогтносон гэж үздэг юм байна штэ. Ер нь тэрний дараахан Канадын тусгаар тогтнолоос хойш 15 жилийн дараа энэ сүм боссон юм байна. Тэгээ Нотр-Дамын сүм чи ер нь дэлхийд бас нэлээд олон эн тэмдгүү байдаг. Сая интернетээс харсан чи бас Нотр-Дам Оттава энэ гэж бас байна шүү. Бас байна уу? Тий, эдгээр чи ер нь Францууд чи энэ тэмдгүү Нотр-Дамын сүмүүдээ ингээ барьсан юм байна. Парист нэг байдаг, Марсейд байдаг, Богдууд байдаг. Энэ тэмдгүү бас Нотр-Дамын сүмүүд чинь байдаг шүү дээ. Бид нар чи яг өөрсдөө нэг католик шашинтай биш учраас бас нарийн юмнуудыг сайн мэдэхгүй. Гэхдээ жуулчид бол Нотр-Дамыг заавал үздэг юм байлаа. Энэ яагаад тэгэхээр өөрөө тийм нарийн уур хийцэлтэй. Яг энэ готик загварч яг энэ юм билээ шүү дээ. Готик. Тэгээ бүгдээрээ дотгошоо орж үзцгээе. Яг готик загвар нь ямар байдгийг те. Нэг хүний 16 канад доллар гэдэг. Таны бүх дэлхийн сүмчин өнгөө орд. Merci. Би сая бүх дэлхийн сүм өнгөө өгдөг гэсэн. Энэ бас мөнгөө төлөхөд ямар ч харамсангүй жинхэнэ урлагийн бүтээл байна да. Хөөх. Өстө гайхамшигтай урлагийн бүтээл байна да. Энэ ч амар хийцтэй 3 давхар юм шүү дээ. Энэ нөгөө доторх нь бүр нөгөө арабын юм шиг. Тий. Хийц. Энэ хээ уулзаар бол амар. Энэ хардаа сандал нүртлийн хардаа. Лам байна шүү дээ. Сандал дээр өвчлөө. Тэрийг хардаа тийм модоор хийсэн. Модон хийцлүүд нь. Модоор хоёр бурхан лам амар юм байна. Вау. Энэ дэлтэн засвар хийж ш тэр будаж модын сэргээгээ. Боо гэж бүрэн шиг дугаад байдаг шүү дээ. Тий. Амар хийсэн сүм байх шүү. За манайхаар Канадад ирвэл энэ сүмийг заавал үзээрэй. Туран зургуудын харалтаа сүмийнхэн зургууд. Бас л бистийн зургуудыг бас л амар сурсан байх шүү.
Музей шиг. Мотор хийсэн биз дээ. Гарынхан шуунахан судас суртал гарч штэ. Гэхдээ эдний баахгүй сүмдөөс үндээ сэтгэл гаргаж юм хийж байгаа. Үнэн бичлэлээр юм хийдэг болохоор ингэж олон 100 жил болсон ч сүмийнх нь нөгөө хийц дизайн тэр мод зод гэдэг нь яг л хэвээр байгаа. Тэгэхээр одоо бас гайхамшигт энэ янда амгууд шүү дээ. Амгууд христчж жисэн юм шүү дээ. Зураг шүү дээ. Энд дээ нүд тийм биш. Тийм байгаас. Баруунд Европт одоо ингээд сүм болгонд л орж үзээд ингээд сонирхоод нэг урлагийн бүтээл гэдэг юугаар нь айгүй үздэг байхгүй юу. Тэгсэн чи энэ одоо Канадад бас юм хуучны юм амар сүм өстө үзнэ гэж ёстой бодсонгүй. Үнэхээр доторх хийцэл нь одоо ямар юм бэ мэдэхгүй. Яг энэ Европ гэхээс илүү араб хэв маяг орцсон ч юм шиг те. Илхаад маадын үед одоо нэг юм сүм өмүүд байсан болов гэл. Юм болохоор нэг Монголынхаа юм оруулаад байхгүй. Яг хийцлийн хувьд бол маш уран нарийн хийцтэй юм байна. Тэгээ өнгөний хувьд харин яг нэг арабын юу шиг юм байна. Өнгө нь айгүй тийм могоо янз бүрийн өнгөөр ингээд чимгэлцэн. Нэг арабын нэг тансаг нэг торго моргонууд байдаг шүү дээ. Лаг гой өнгөтэй. Тэр шиг тааз маазын айгүй гой чимгэлцэн юм байна. Дотроо нөө Есүс Христ, Есүсийн ээж Мария, тэгээд Есүсийн 12 дагалдагчид эднийг дүрсэлсэн ийм лаг уран баримлуудтай юм байна. Дотроо сая нөгөө индианчуудад одоо нөгөө авралын зар тараана гэдэг шүү дээ. Есүсийн тухай нөгөө ярьж өгдөг те тэр мэрийг тарааж байгаа ийм зурагтай юм байлаа дотроо. Тэгээд яг хуу тухайн үед 47 мянган паундаар сүм боссон гэд ингээ бодохоор тухайн үед мөнгө бол маш хатуу байсан баха. 47 мянган англи паунд гэхээр маш өндөр үнэтэй байсан баг. Одоо тэгэхээр сая нөгөө Парисын дарихын сүм дээврийн шатаад Францууд ингээ хандив босгосон шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө ээлүүгийн боос тэр бомтнууд нөгөө мөнгө хандиулахад зүгээр дээврийн ажид 200 сая евро гэж хандиулж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо орчин үеийн мөнгөөр бол энэ одоо 18 дугаар зууны 17, 16, 15 дугаар зууны энэ тансаг бүтээлүүд чинь бол мөнгөөр үнэлшгүй үнэтэй байхгүй да. Тэгээ одоо энд яг энэ гадна талынх нь энэ хэсгийг засварлаж байгаа юм байна. Дотор талтай бас сая 2 давхрынаас ингэ засварлаж байгаа юм байна. Ер нь тэгэхээр эднэр чинь ингээд ийм дундад зууны үеийн энэ лаг тэ уран барилгуудаа энэ лаг сүм хийдүүдээ ингээд амар хамгаалдаг нөгөөсөө ингээ харагдаж байгаамаа. Мессений угаан өшөөн дээр ирчлээ. Энэ одоо колончлын үеийн л холбоотой хүн баг л та. Тэ 1642 он гэдэг чинь Француудын ирж исэн одоо анхны бууж исэн эн чин Канадын хойд Америкчин Францууд, Англичууд, Испанчууд, Шведүүд энэ ч бүр анх энэ викингчүүд ирж исэн гэж байгаа шүү дээ. Энэ хойд Америкт одоо энэ Христофер Колумб энэ колончдогчдоос өмнө бүр хамгийн анхны энэ ирж исэн нь бол викингчүүд юм байлээ. Тэгэхээр анх ер нь викингчүүд энэ ч ирж исэн Атлантын далайгаар одоо энэ Норвег, Шведээс л ирж исэн юм байна л та. За тэгээ одоо бидний аялал ингээд энэ сайхан одоо үзэсгэлэнтэй Монреал хотоороо ингээд аялаад ер нь дуусах өндөрлөгт өгч чинь. Тэгээд Канадын дараагийн хот бол Оттава. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Monte Carlo Luxury Residence. Ер нь хараа энэ дээр чинь Нотр-Дам заавал байдаг юм биш үү? Одоо энийг хараа. Энэ дээр байгаа шүү дээ Нотр-Дам. За гоё Канадынхаа наалтыг авлаа. Энэ гоё дэлгүүр шүү. Тэгээд эднийх чинь ингээд юм хямдах юм шиг ерөөсөө дээр нэг $16-ийнхаа 16% такс нэмчихнэ. Бас гоё. Бидний авч байгаа $82 болж байгаа. Биш. 15% такс нэмэгдээд $82 болж байгаа. Канада доллар тий. Ойролцоогоор нэг $60 Америк доллар гэсэн үг л дээ. За ингээд одоо бид нэр Монреалийн төв Монреал ай дээр гарах гэж байна. Манай Лондон аяыг дөөрөөж хийсэн. Алсыг харагч. Энэ дээрээс бас бүх юм харагданаа. Энэ бидний байгаа газар чи хажууд яг порт нь байгаа юм байна шүү дээ. Тэндээсээ цаашаа гүүр мөр Монреалийн нөө лаг гүүр байсан шүү дээ. Тэр мөр нь бүгд харагдах юм байна. Гоё юм биш үү? Дулаах юм байна. Оо энэ дэвс мэдстэй биш фармат. За ингээд Монреал хотыг дээрээс харцгаая. Одоо гоё юм энэ кондишнтай дэлгэц мэлгэцтэй юм байна. Тийм байна. Дулаах юм байна. Их орчин үеийнх юм байна шүү дээ. Энэ нар марны бууралтай шилмэлтэй. Дотроо орохдоо аюу гой харагдсан юм байна. Гаднаасаа болохоор бууралтай харагдсан байхгүй дотор сууж байгаа хүмүүс нь харагдахгүй. Оо гоё юм байна. Хууч хот ингээ харагдаж байна. Цаана даунтаун харагдаж байна. Тийм баунтаун. Нотр-Дамд Монреал харагдаж байна. Яг өндрүүд төвд нэндээ шүү дээ. Одоо энэ
Гигэн Лоренсийн мөрнийг хардаа амар том мөрөн богоос. За энэ мөрний доогуур урсж байгаа. Яг энэ хуучин хоттойгоо ойрхон байдаг. Тэр бидний ард харагдж байгаа тэр ногоон том гүүр болохоор анх одоо Кубект ирсэн Францын одоо судлаач Жак Кахтегийн нэрээр нэрсэн Жак Кахтегийн одоо гүүр юм байна. 1930-аас 34 оны хооронд барьсан юм биш тэр гүүрийг. Тэр ногоон гүүрийг. Бид нар ч нөө анх яг Америкээс автобусаар орж ирэхэд яг тэр гүүрээр орж ирсэн байхгүй. За тэгээд энэ хотын өнгө үзэмж бүх юмнууд бас гайхалтай юм аа. Кубекийн хавар болохоор энэ Жак Кахтегийн хөшөө болон нөгөө Самуэлийн хөшөө эдгээр айгүй их байд юм байна шүү дээ. Тэгээд энэ Сан Лоренс мөрнөөрөө ингээд усан тээврээ хийчдэг юм байна. Монреал ч нэг 4 том гүүртэй юм байна. Тэр нэг нь болохоор тэр Самуэлийн гүүр, нэг нь энэ Жак Кахтегийн одоо энэ хажууд харагдж байгаа гүүр юм байлаа. А нөгөө хоёр нь бас нэг өөр нэртэй байсан. Тэгээд энд бас яг энэ алсын ягчны хажуудын бүр хуучны даруул зав байна хараад бүр юм модон. Энэ одоо нөгөө колоничлогчдын үеийн л иржсэн нөө анх хойд Америкт хөл тавьж исэн Француудын зав баг л та. Тэрийг дурсгал болгоод ингээд үзмэр болгоод тавьсан баг шиг байна. Бас ийм модон юмар ингээд Атлантын далайг ингээд гатлаад тэр хол газараас бүхэл бүтэн твийг ингээд эзлээ явж ийн гэхээр бас нэрээ айхтар усуд юм а. Янзын гоё үүлгөө нартаа гоё өдөр таарлаа. Өчтөр чи өстой энтхийн цаг агаар чинь тааварлж шгүй юм байна. Гинт байж байгаад амар цас ороод цас нь одоо ямар амар ордог юм бэ? Энэ сая цас ороод баг энэ хотынхан баг гэрээсээ гарч чадахгүйсэн гэж шүү дээ. Тийм амар машин өдөр хүртэл цасандаа булагдаад далд орсон гинэ. Канад улс бол дэлхийн цагаан багууны 60% нь зөвхөн энэ Канадад байдаг. Хүрэн багуу бол маш ихтэй. Канадын энэ хойд нутгууд бол ерөөсөө судлагдаагүй байт юм байна. Өөрснөө судлаагүй. Хойд нутгууд руугаа бол машинтай явах арга байхгүй. Яагаад гэвэл машин зам гэж байдгүй. Маш их мөсөн голуудтай, нуур цөөрмөдтэй учраас ийшээ бол зам тавих боломжгүй юм байна. Хүмүүс нь яаж хойд нутгууд руугаа явдаг вэ гэхээр ер нь онгоцоор, усан онгоцоор ингээд зорчтой юм байна. Бүр хойд зарим нэг хотуудаараа 3-4 хүн үнэтэй хот хүртэл байдаг гинэ. Тэр нь яадаг вэ гэхээр энэ туйлын судалгааны багийн ингээд ажилчид жилд ингээд нэг солигдоод тэгээд нөгөө хүмүүсээ очиж 4 үнэ аваад ч юм уу те тэд нар жилийн дөршин судалгааныхаа ажлыг хийж байгаа жилдээ нэг солигддог тийм хот хүртэл байдаг гэж хэлээ. Канада улсын бол нийт газар нутгийнх нь 40% нь бол ой мод байдаг юм байна. Эднийх чинь болохоор газар нутгаараа манай Монголоос 6.5 дахин их байгаа шүү дээ. Ойролцоогоор 10 сая квадрат километр газар нутагтай. Тийм том газар нутагтай орн байна. Тийм хүн ам нь бол ерөнхийдөө энэ өмнөд нутгуудаараа суурьшдаг. Хойд нутгуудаар бол нэг 10 орчим хувь нь амьдардаг юм байлээ. Энэ өмнөд нутгийн хотуудаараа бол ерөнхийдөө 90% нь амьдардаг. Монреал ч болохоор яг их сургуулиуд сайтай энэ чинь оюутнууд их байд юм байна. Манай Монгол улстай цаг агаар бас ойролцоо их сайхан санагдлаа. Бидэрт бол айгүй ойр санагдлаа. Одоо бид 4 хоногийн дараа алдарт одон дэлхийн 2 дахь том хөрхрөө болох Ниагарагийн хөрхрөө рүү явж үзнэ. Тэгэд айгүй сонирхолтой нэг юм нь болохоор Ниагараг бид нар Канад талаас нь үзүүлчихэд тэгээд Ниагарагаас шууд Америк руу ороод Америк талаас ингээ 2 талаас нь үзүүлэх гэж байгаа байхгүй юу? Тэр нь айгүй сонирхолтой байна. Ниагара бол дэлхийд 2-т ордог. Ер нь энэ авч ингээл дандаа индианчуудын уугуул нутаг штэ хуучин. Ус мөрөн гол цөөрөм гэж бол энд бол яа өстой үнэхээр юм байна. Дэлхийн бүх цэвэр усны нөөцийн 10% нь Канадад байдаг гэж байна. Тэгэхээр Канад бол одоо дэлхийн бусад улсууд цэвэр усны хомсолд ороход Канад улс бол хизээш тийм хомсолд орохгүй гэдэг жилээ. Дэлгүүрээс ингээд савтаа ус аваад уухад зүгээр карантины ус нь тэрнээсээ илүү цэвэр гэж ярьж илээ шүү дээ. Тийм цэвэр устай. Яг нь Скандинавын хогийн орнууд чинь бас тийм Норвег, Швед, Швейцар чинь бас тийм цэвэр устай шууд карантинаас авдаг. Энэ мөн адил тийм байдаг гэж байна бас. Монреал айч өөрөө их гоё тухтай юм байна шүү дээ. 8 хүн сууд юм байна. Бид гурав чи ингээ гуруулахнаас ууцаа сайхан тухтай явж шít. Цүнх мөнгө ингээ тавьчихсан. Айгуу гоё тухтай. 3 тойруулдаг юм байна шүү дээ. Энд чи ингээ бас үний хувьд ч боломжтой юм байна. Том хүн 27 Канад доллар гээд тэрэн дээр 16% таксаа нэмэхээр нэг
30 орчим Канада доллар юм да ер нь. Тэгээ энд л та бүхэн заавал ирж суугаараа. 100 бол бас бүр гоё юм шиг байна шүү. Ер нь бол Канада чинь бас их нов ногоон газар шүү дээ. Нов ногоон. Ерөөсөө эн чинь өвөлдөл юм байгаа болохоос биш Европ шиг тийм байгальтай газар юм байлээ. Тэр нь Канадуудын уугуул нь бас инээчүүд гэдэг хүмүүс байсан юм байна. Инээчүүдийн чинь нөгөө Францууд энд хурж ирээл те англичууд хурж ирээл бас энэ газар нутгийн дээрэмдэж авж байгаа шүү дээ. Нэг өсөндөө баг муугаар ярихад баг. Тэгмүүд инээчүүдийн одоо гол хэрэглээ болсон нөгөө хаскийн нохоонууд байдэн шүү дээ. Чарга марганд хөлөлдөг те одоо амьдралынхаа бүх юмдаа ингэж хэрэглэдэг тэр нохоонуудыг бас үе олноор нь бас энэ европчууд хядчихсан юм байна тухайн үедээ. Тэрэндээ одоо уучлалтгүйгээд одооноос бас нөхөө олгоор олгож байгаа гэж шүү дээ. Канадын засгийн газар. Тэр нь Канад ч одоо бол бас дэлхийд боловсрлоор бас нэлээд дээгүүр орж байгаа юм байна. Нийт хүн амынхан дийлэнх хүмүүс нь одоо Канадын коллеж болон их сургуулийн боловсралтай гэдгээрээ дээрэс нь Канадад байдаг одоо дэлхийн топ сургуулиудын нэлээд олон сургууль нь энэ Канадад байдаг гэдгээрээ бас алдартай юм байна. Би бас Финланд дэлхийд боловсрлоор тэргүүлдэг гэж бодож байсан. Тэр бас ихтэй үнэн баха. Финланд ч бас цөөхөн хүн амтай боловсролын систем нь одоо айгүй мундаг гэдгээр бас дэлхийд баг нэгт хоёрт орд юм байлаа. Тэгээ ер нь араас нь ингээл Англи, Канада энэ төргээд ингээд явд юм шиг байлаа. Тэгээ Канадын боловсролын тогтолцоо мундаг учраас хүмүүсийн одоо амьдралын чанар бас дээгүүр байна л да. Одоо жишээл Торонто, Монтреал гэл энэ мундаг том хотууд нь амьдралын чанараар одоо дээгүүрт ордог хотуудын тоонд зүй өсөөр ордог юм байлаа. Одоо жишээлбэл нөгөө Европын Цюрих гэл Финляндын Хельсинки гэдэг юм уу те, Шведийн Стокгольм гэл, Бельгийн одоо Брюссель гэдэг юм уу. Ингээл энэ барууны энэ хотууд чинь ингээл хүн амьдрахад тухтай байдлаараа ерөөсөө эхний 1 2 3 гэл ингээл эхний 10 дотор ингээл дандаа барууны хотууд байдаг шүү дээ. Тэгээ одоо бид нар энэ одоо дэлхийгээр тойроо аялж байгаа илтэй хамт байгаа үзэгчтэй баярлалаа. За ингээд Канадын Кубек мужаар аялсан аялал маань Кубек болон Монтреал хотуудаар аялаад энэ үрээд өндөрлж гинөө. За одоо бид нар Канадын Онтарио мужи руу Оттава болон Торонто хот руу аялах гэж байна. Оттавад уулзцгаая. Намрын өдрөл бүтэнд айчтэн ирдэ айны шогод бэштэн олсын дэгор цаштан отлоо широн бора цонхи тошта сэтгэл хөдлөн бодол дурсан штадроо нэгэн намрыг отлаа нэгэн насыг